Сайн уу? Тэрслүүд чинь байна. За тэрслүүд чинь баг дүүтэйгээ хамт түүний хүсэл мөрөөдөл болно. Түүнийг хэрхэн биелүүлдэг талаар ярилцах гэж байна. За энэнд өөрийгөө танилцуулаарай. За би 4 настай энэ сондог 39 дундын Б бүлэг тэгээд нэрээд би үлэг урлан дуртай. Энд үлэг үрэл дуртай тий? Тий. Тэгээд манайд болохоор үлэг үрэл үнэхээр их дуртай. Тэгээд том болоод үлэг үрэл судлаач болно гэж ярьдаг. Тэгээд энд яагаад үлэг үрэл дуртай лээ? Яа тэгвэл биднээс маш их том сүултээ бид миний сонирхлыг татаад байдаг. Тийм үү, сонирхлын татаад байд юм аа нэг. За бид хоёр болохоор үлэг үрэлийг илүү их таньж мэдхийн тулд маш олон ном авч тэгээд түүнийг өдөр бүр судалдаг тийм ээ? Тийм. Анаа дүүчин оба. Зя. Одоо эндээсээ бид хоёр эрэг голчлон судалдаг. Энэ номон дээр маань бүр илүү дэлгэрэнгүй зурхан ч гэсэн үнэхээр яг бодтой юм шиг гаргаж өгсөн болохоор Соки бид хоёр энэ номонд дуртай тийм ээ? Тийм. Тэгээд тийм. Соки үлэг үрэл амьдарч байсан 90 үеийг ямар 90 үе гэж нэрлэдэг лээ? Мэдүзэн үе. Аха. Мэдүзэн үе. Дараагийн ном маань болохоор наадаг зурагтай. Тэгээд наадаг зураг нь бид хоёр одоо ингээд тэр үлэг үрэл байна штэ. Гэт дэвтэр мэтэр дээр наагаад судалдаг. Энэ болохоор 100 баримт гэд ном байгаа. Соки бид хоёр бас эндээс тийм юм бэ штэ, ийм бэ штэ, тэр топс ийм бэ штэ гэд амин мэдэж авдаг тий. Тийм. Энэ яадаг ном нэлээ? Тайварлаж өгдөг юм нэрээ яг урд хүчүүд тэгээд дайдаг. Тийм тий. За энэ болохоор яагаад гэж цуврал комик ном байгаа. Энэ үлэг үрэлийн тухай комик зургаар одоо ингээд хүүхдүүд ойлгомжтой хөөрхөн аргаар ингээд үлэг үрэрлийг нь танилцуулсан байдаг тийм ээ? Тийм. За Соки бид хоёрт бас дээр нь ингээд судлахад илүү сонирхолтой, илүү ай татгалзалтай болохын тулд юу гэдэг вүлээ? Ясан гэдэг лөө. Тийм. Нэр тий. За Соки маань болохоор одоо ингээд яг жинхэнэ олборлолчийг чулуунаас хут гаргаж ирээд ингээд ихэвлүүлсэн. Яг жинхэнэ юм шиг бүр үнэхээр гоё детальчтэй ясан тоглоомын ясан байгаа. Тэгээд энэ маань ямар үлэг үрэлний хин гэдэг үлэг үрэлний яс үлээ Соки? Трицератопс. Трицератопс тий? Трицератопс маань ямар идэвхтэй мөлий? Усан идэвхтэй. Тийштэй тий. Соки маань энэндээ үнэхээр их хайртай. Тэгээд бид хоёр үнэхээр болгоомжтой хэрэгтэй нэг юм ажил. За дараагийн нэг юм нь болохоор Соки бид хоёр тоглоом байдаг. Соки одоо ингээд яг үлэг үрүүлийн Мэдүзэн 90 үе шиг одоо ингээд тогтжуулж агаад үлэг үрүүлээ энэ тентэн байршуулдаг. Ингээд зөндөө олон үлэг үрэл тутам байдаг. Тэгээд галт уул өндөг зэрэг нь байдаг. Үнэхээр яг адилхан үлэг үрэлтэй адилхан. Соки манай Соки болохоор энэ үлэг үрэлийг мэдсэн мэднэ. Өөрөөс нь сонсцгоё. За энэ үлэг үрлийг баараа заавар тэгдэг нэг том баас гаргадаг. Нэг тоон уу? Аха. Пөөх. За тэгээд өөр. Онцлогод нь юу вэ? Тэгээд нэр урд үжүүдтэй сүүлэн амир урд. За тэгээд хаалга борлуулахын тулд чулуу залгадаг. Хөөх. Чулуу залгаа тэгээд өвснүүдээ буцалдсан болов. Тийм бах та тий. Соки маань баараа заавартай үнэхээр дуртай. За баараа заавар дотроо хэдэн төрөлтэй лээ? 3. За нэрлээрэй. Баараа заавар, бафя заавар, тлатак. Амар сайн мэднэ. За манай Соки болохоор баараа зааврыгаа үнэхээр сайн мэднэ. За тэгээд ихтүүд маань хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжиж тэгээд дээрэс нь хүүхдийнхээ юунд дуртай тэр талаар нь танин мэдхүйн тоглоом болон номыг хамт авч өгвөл илүү сайн шүү. Тийм ээ Соки? Тий. Манай Соки үлэг үрэл дуртай гэдээ анханасаа л ярьж эхэлсэн. Тэгээд бид нэр бодож номнууд авч өгөө, тоглоом авч өгөөд сайн үлэг үрэл судлаач болоосай гэд авч өгсөн. Манай Соки ч тэгээд үлэг үрлээ цааш нь улам сайн судлан тийм ээ? Тий. Тэгээд эцэгчүүд маань хүүхдийн сонирхол хүслээ дэмжээрэй. Тэгээд хойлоо хамт баярлалаа гэж хэлв үү? Тий. Баяртай. Баяртай.